Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ Сүлтганы дэрэгдээс нэвтрүүлгийн шинэ оны хамгийн ихний дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарт хил хамгаалах байгууллагад 1-р сард болсон онцлог үйл явдлыг үзүүлэхээс гадна Хилийн цэргийн 164 дугаар ангид явагдаж байгаа хугацаа цэргийн алба агштын сургалтын талаар үзэгч та бүхэнд сурвалжлан үзүүлэх болно. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үү. Шинэ оны босгон дээр Монгол улсын ерөнхий сайд Гомбожовын Зандар шатар хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж хилийн нөхцөл байдал болон хилчдийн албан үйл ажиллагаатай танилцсан сацуу байгууллагын үүрэг гүйцэтгэх чадвар, албаны бэлэн байдлын төвшинг өндөрөөр үнэллээ. Тэрээр бие бүрэлдэхүүнтэй ажиллах үеэрээ улсын хамгаалтад нэвтрүүлж буй технологийн шинжилгээг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн юм а. Хилчид бол эх орноо дархан хилээ хамгаалж идэг эх орончид. Тийм учраас энэ түүхэн өдрөөр таавал бас гинтийн шалгалт маягтай ирж түргэн ахуулж өнөөдөр уулзж байна. Гэхдээ бас бид тодорхой асуудлуудыг шийдэе гэж зорж ирсэн. Өнөөдрийн баярын өдөр, амралтын өдөр та бүхнийг одоо дархан хилийн амгалан тайван байдлыг шалгаж байгаатай адил шалгахад одоо бүгдээрээ бас бэлэн байдлын шалгалтанд унаагүй бүрэн бүрэлдэхүүнээр ингээд олцож байгаад бас талархал илэрхийлье. Эдгээр амралтын өдөр энэ бол бас одоо Монгол төрд эмх зэгц дэг журам хэрэгтэй байна. Хаана эмх зэгц дэг журам байна? Тэнд хөгжил цэцэглэлт байна. Дэвшил дахиц гарна. Хаана эмх замбраагүй хуулиас алдагдана. Тэр улс мөхдөг ундаг. Ийм учраас манай хилчид ажилт маань бас эмх зэгцтэй дэг журамтай богино хугацаанд бас үүрэг гүйцэтгэх чадах өндөр байгааг харахад одоо бахархалтай байна. Мөн Монгол улсын ерөнхий сайд Зандар шатар 1-р сарын 11-ний өдөр Дорногов аймгийн Замын үд суманд ажиллах үеэрээ Хилийн цэргийн 108 дугаар ангид ажиллаж Замын үд бомбд зорчигч ачаа тээврийн хэвийн ажиллагаа чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Энэ үеэр хилчдийн албан үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж буйг онцлон тэмдэглэж Хилийн цэргийн 108 дугаар ангийн 48 айлын алба агштын орон сууцны үлэгдэл санхүүжилт 6 тэрбум төгрөгийг тус ангийн 100 жилийн ойг тохиолдуулан шийдэхээр болсноо илэрхийллээ. Манай эх орны одоо үүд хаалгуулсан замын үүд манай улсын маань одоо өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тийм учраас үүд маань их зэгцтэй, цэмцгэр зохион байгуулалттай, ажлын уялдаа холбоотой байх ёстой. Та бүхэнд тасрах боломж байна. Энд ажиллаж байгаа олон зуун хүмүүс бол улс орныхоо төлөө төр ардмны гарагшийн төлөө чин шударгаар ажиллаж байгаа гэдэгт итгэж байгаа. Гагцгүй энэ ажлын уялдаа холбоо харилцаа хяналт сул байдлаас энэ хариуцлагагүй байдал зохион байгуулалтын алдаанууд байна. Энийг одоо оны эхнээсээ залруулцгаая. Илүү зохион байгуулалттай, илүү уялдаа холбоотой, илүү зэгцтэй ажиллаж энэ замраагүй байдалд эцэст тавья. Мэдээж улс орны чинь сайжирч байгаа зөндөө юм байна. Та хүн зөндөө их төвшил гарсан байна, зөндөө сайхан болсон байна. Гэхдээ бид энэ онд улам сайжруулж, ер шинжил хийж бүх юм зэгцлэе. Монгол улсын их хурал засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Инх баяр 1-р сарын 12-ны өдөр хил хамгаалах байгууллагын удирдах ажилтнуудын арга зүйн нэгдсэн сургалтын нээлт ажиллагаанд оролцож улсын элийн нөхцөл байдал, байгууллагын 2025 оны үйл ажиллагааны үр дүн, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлттэй танилцлаа. Тэрээр хил хамгаалах ерөнхий газар болон Хилийн цэргийн анги тусгай салбаруудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийх үеэрээ цаашид анхаарах асуудлын талаар холбогдох чиглэл өгч улсын хамгаалалт шалган нэвтрүүлэх албыг бэхжүүлэх, дэвшилтэт техник технологиг нэвтрүүлэх, зэвсэг техникийн шинжилгээг үргэлжлүүлэх, дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн барилгын угсралтын ажлыг 2027 онд дуусгахад бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм а. Монгол улсын их хурал засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдад Монгол улсын хилийн нөхцөл байдлыг танилцуулж, хил хамгаалах байгууллагаас 2026 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд мөн одоо үйл ажиллагааг явуулахад хууль зүйн дотоод хэргийн сайдаас авах дэмжлэгийн талаар саналаа сайдтай танилцууллаа. Миний би 2026 оны шинэ оны эхний өдөр Монгол улсын дархан хилийн манаанд албан үүргээ гүйцэтгэж байгаа хилчин дайчтай нүүр тулж уулзаж хилийн баган дээр очиж ажиллаа
эхлүүлсэн. Хэлжтэйгээ нүүр тулж уулзахад үргэлж сайхан байдаг. Хэлийн анги готраад застаавуудаар очиход сайхан байдаг. Та бүхнээс эрч хүчийг, та бүхнээс сэтгэлийг, та бүхнээс ажиллаж хөдөлмөр Монгол улсынхаа тусгаар тогтнол эрх чөлөөний манаанд үргэлж зохилж байдаг. Энэ сэтгэлийг бас мэдэрч эрч хүчийг авч яадаг гэдгээ хэлье. Монгол улсын дархан хэл үргэлж тайван байх болтугай. Монгол улсын хилчдийн яруу алдар мөнхөд бадрах болтугай. Баярлалаа. Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны сургуулийн жилийн нээлтийн үеэр Монгол улс хил хамгаалах байгууллага төлөөлөн хүн төрөлхтний эв нэгдлийн наадам Өвлийн олимп Милан Кортина 2026-д оролцох хилчин тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. 26 дахь удаага зохион байгуулагдаж байгаа Өвлийн олимпиад Монгол улс 14 дахь жилдээ тамирчтай оролцуулж буй юм. Энэ жилийн Өвлийн олимпиад Монгол улсаа төлөөлөн оролцох 3 тамирчны 2 нь хил хамгаалах байгууллага Хилчи спорт хороо Хилийн цэргийн тэг 208 дугаар тусгай салбараас оролцож байгаад хилчид бахархаж олимпиад оролцох хилчин тамирчтай хүндэтгэн хүлээн авч хил хамгаалах ерөнхий газрын дарга Хилийн цэргийн командлагч хилчтэй төлөөлөн баяр хүргэж гарын бэлэг гардуулж амжилт хүслээ. Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны арга зүйн нэгдсэн сургалт хөтөлбөрийн хүрээнд хил хамгаалах ерөнхий газарт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтаар хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нар болон газрын дарга нар хариуцсан чиглэлээр 2026 онд авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг танилцуулсан юм. Мөн үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гадаад харилцааны яам, хүний эрхийн үндэсний комисс, гендрийн үндэсний хороо зэрэг төрийн байгууллагын төлөөлөл холбогдох чиглэлийн сургалтыг явууллаа. За хил хамгаалах байгууллагын удирдах ажлуудын нэгдсэн арга зүйн сургалтанд миний бие энэ жил анх удаа оролцож байна. За хил хамгаалах байгууллагаас 2026 онд хүн төвтэй технологи суурилсан, хөгжиж чиглэсэн доктортой бодлого баримт оруулсан. Тэгээ энэхүү бодлогын хүрээнд тавигдсан зорилго, гүйцэтгэх арга хэмжээний талаарх бас нэгдсэн ойлголтыг авч чадлаа. За энэ жилийн одоо энэ тавигдсан зорилтуудаас одоо ялангуяа залуучууд ахлагчийн бүрэлдэхүүнөд чиглэсэн тэдний одоо мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх чиглэлийн арга хэмжээ бас нэлээдгүй өөрийнхөө салбар байгууллагуудаар одоо хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгаж ажиллах хэрэгтэй байна гэсэн бас ойлголтыг авлаа. Тэгээд хил хамгаалах байгууллагын удирдах ажлын зөвлөгөө амжилттай болж өндөрлж байна. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог бол 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүн гаргаад цааш 2026 онд улсын хил хамгаалалт хилийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, элчдийн нийгмийн асуудал хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зорилттой шийдвэрүүд гарсан сайхан сургалт семинар болж өнгөрч байна. Сургалтын төгсгөлд хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2026 онд баримтлах бодлого чиглэлийг хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, нийт бие бүрэлдэхүүн болон Хилийн цэргийн анги тусгай салбарын захирагч нарт хүргэж гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулсан юм а. Монгол улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртөө гүйцэтгэж буй нийт хилчиддээ 2026 оны улсын хамгаалах үйлсэд нь өндөр амжилт хүсье. Нэвтрүүлэг маань үргэлжлэн Хилийн цэргийн Тэг 164 дугаар ангиас та бүхэндээ хүрч байна. За тус ангид Улаанбаатар хот болон Дархан, Сэлэнг, Эрдэнэт, Архангаа зэрэг аймагуудаас татагдсан хугацаа цэргийн алба хаагчид эрс цэргийн албаа хаадаг юм. За өнгөрсөн оноос эхлэн хил хамгаалах байгууллагаас нэвшүүлсэн зорилтын хүрээнд тус анги хугацаа цэргийн алба хаагчдаа зориулсан сургалтуудыг явуулж эхэлсэн байна. Энэ тухай үзэгч та бүхэнд сурвалжлан үзүүлэх болно. Цэргийн гавны одонд Хилийн цэргийн Тэг 164 дугаар анги нь хил хамгаалалт байгууллагын хэмжээнд тээвэр хангалт, бүх төрлийн хангалтыг
зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээс гадна хил хамгаалах байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд бие бүрэлдэхүүний болон хугацаа зэргийн албаа агчдын сахилга хариуцлага, сургалтын үр дүн чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За хугацаа зэргийн албаа агчдын дунд 6 төрлийн сэгч дуулан зохион байгуулснаар хилчин залуусын маань чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, за мөн хугацаа зэргийн албаа ах хугацаанд өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломж бүрдээд байгаа юм аа. Би цэг тэрхээ өмнө фитнес хичээлдэг байж байгаад одоо энэ дирекцэнд нэг тэрийг өгүүлж байгаа. Тэгээ бусад хугацаа зэрэг албаагчтай. Тэгээ дөнгөж анх удаа явж үзэж байгаа зэргүүдтэй тэднийг уурайлж тэдэнтэй заа зөвлөхийг илүү төлөвлөждөг. Тэгээ бусдаар гэвэл одоо ширээн теннистэй анх ирсэн өдрөөс эхэлж хичээлсэн. Дацуу саяхан 2 сарын өмнөөс хичээлж байгаа. Дацны хувьд бол анхаарал төвлөрөх чадамжийг нэмэгдүүлдэг. Ялангуяа энэ мөр тохой бугуй энэ гурав яг нэг хэм байх шаардлагатай. Тэр нэг акабоны юу шиг 3 бой бий чицэн гэдэг шиг тэнтэй адилхан байдаг. Эрс цэргийн алба хаах 1 жилийн хугацаанд цэргийн хэргийн болон биеийн тамирын сургалт дадлагад хамрагдахаас гадна ямар олон төрлийн сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломжтойг харуулсан нэгэн сайн жишээ бол энэ юм. Тус ангийн хувьд уг арга хэмжээг дотоод хүний нөөцийнхөө чадамжид суйрлан зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал даамны дугуйланг, залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний шагналт, олон улсын спортын мастер, байлагч цөхөд удирдан явуулдаг ажээ. Миний би энэхүү ангийн хугацаа зэрэг албагч руу чиглэсэн үйл ажиллагаануудаас, сургалтуудаас 100 бутал даамны сургалтыг орж байгаа. Манай онж аваад маань одоо анх сургалтын дээр орж ирэхээс өмнө нэлээд баг даам гэж юу байдаг шахуу те 100 бутал даам гэж яг 64 буталтаас ямар ялгаатай гих мэтчлийн байсан. Одоо бол ер нь бүгдээрээ маш сайн онлайн мэдлэгтэй болсон. Ер нь 100 бутал даам ямиг одоо сурснараа одоо хүн ямар үед ямар шийдвэр гаргахаар нь айгүй оновчтой шийдвэр гаргаж сурдаг. Мөн цагаа баримтлах, мөн сэтгэл зүгээ танд сурах гэх мэт олон чадвар суралцдаг ач холбогдолтой байгаа. Дөнгөж сайхан шинэ үндсэн ардчилсан үйл баталсны 34 жил яг тохиолдолн 1 сарын 13-нд ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаа зэрэг албаагчдын дунд 100 бутал даамны тэмцээн зохион байгуулагдсан байгаа. Энэхүү тэмцээнд хугацаа зэрэг албаагчдын төлөөлөн оролцсон одоо миний 3 он жав шамнар маань оролцоод 1 2 3 дугаарыг эзэлсэн байгаа. Энэ нь одоо манай он жав шамнарын маань одоо өөрсдийнх нь гаргасан хичээл зүтгэл сурсан зүйлсийн үр шимэн гэж бодогддог. Sit down, please. Hello, everyone. Today, 19th of January, Monday. Today, lesson number 15. Today is adjective. Тэгээ adjective-ийн талаар одоо өнөөдөр ингээд хичээл сургалтуудыг орно. За ингээд та бүхэнд ойлгомжтой байх үднэс одоо энгийн хэрэглээний 10 өгүүлбэрүүд дээр одоо жишээ болон одоо тэмдэгнэрүүдийг ингээд оруулсан байгаа. Одоо ингээд мэдгүй байх үднэс тодорхой хэмжээний зарим одоо нэг үгнүүдийг одоо ингээд орчуулгатаа ингээд бичсэн байгаа. За миний би 2025 оны 3 сарын 9-ний өдрөөс эхлэн хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Хэлийн англи салбарын нийт 57 албаагчийн хамтаар Монголын англи хэлний академид сургалтанд хамрагдаад 10 сарын 7-ны өдрөөс эхлэн анги дээр ирээ тэгээд соён гэгэрүүлэх ажлын хүрээнд ангийнхаа хугацаа цэргийн албаагчдаа одоо англи хэлэх сурах сонирхолтой хугацаа цэргийн албаагчдаа ингээд сонгож шалгаруулж аваад эдгээр хугацаа цэргийн албаагчдаа англи хэлний хагас шидний сургалтыг одоо зохион байгуулан ажиллаж байна. Сургалтын хувьд 7 хоногт 3 удаа нэгдэх 3 дахь 5 дахь өдрүүдэд одоо хичээл сургалтыг одоо зохион байгуулж төлөвлөн ордог байгаа. Цаашид одоо англи хэлээс гадна Орос, Герман, Япон, Хятад, Солонгос хэлтэй одоо цэргүүд байгаа. Энэхүү цэргүүдтэй боломж олох үүднээс одоо гадаад хэлний нэг өдөрлөгийг одоо зохион байгуулах ингээд төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд IELTS-д бэлдэх нөгөө өөрөө одоо гадаад руу гарах төлөвлөгөөтэй байгаа. Тэрнгээрээ би яг IELTS-д бэлдээд сураад тэгээд сайжирсныхан дараа гадаад руу гарна гэсэн зорилготой байсан. Тэгэд би яг цэрэгт ирснийхэн дараа нөгөө IELTS-д бэлдэх зав гарахгүй байх гэж бодож ирсэн. Гэсэн чинь энд болохоор 7 хоногт 3 удаа англи хэлний сургалт орд юм байлээ. Тэрэнд нь би тэгээд маш тууштай оролцож байгаа.
тэр заваараа тэгээд англи хэлээ хийнгээ IELTS-аа дундуур нь давтаж байгаа. 5 сард халагдчихад тэгээд IELTS-аа нэг тууштай бас бэлдэж байгаа. Аниатагаа тэрийн талаар сайн шалгалт дүгнж агаад тэгээд шалгалтандаа тэнцэхийг л бодно даа. Greetings, my name is Chingung. I am currently serving in the 0164 unit of the Border Protection Service of Mongolia. I am currently in my 4th month of the English language course in this unit, and I'm very proud to have learned a lot of it, but also to have taught my fellow soldiers quite a bit about English language, their vocabulary, grammar structure, how to present oneself properly in various situations. And I'm very thankful to the teacher of this class, which is First Lieutenant Batmung. Би бол одоо нэг 10 жил англи сурж байна. Ерөнхий боловсролын сургуулиас авахлаа. Тэгээд бас эхлээд сургуульдаа нэлээд хэцүү байсан. Тэгээд дараа нь өөрөө бас судлаад кино өдр үзээд тэгээд өөрийнхөө дөрмийг сайжруулсан. Одоо энэ англи хэлээ бас зэргийг дээрээд устдаагаа хамт нийлээд дахиад мэдлэгээ сайжруулах санах их сайхан байна. Тэгээд одоо би энэ сургуультанд оролцоогоор 3 сар хамрагдаж байна. Тэгээд бусдаагаа туслаад чадахгүй нэгэндээ дэмжиж чаддаг нэгнээс тусламж аваад сурах нь үнэхээр сайхан байна. Гадуур бол одоо англи хэлний төлбөр чинь одоо 800 мянгаас ингээд давцсан. Тэгээд ингээд гэр ингээ хоорондын ингээд бас унааны төлбөр, хоолны төлбөр гээд явж өгнө. Цаг зав олоход хэцүү. Тэгээд чөлөө цагаан ингээд англи хэлийг эхнээс нь ингээд суралцаад олон хүнтэй ярилцаад ямар дүрм дээр яах вэ? Одоо чи ямар дүрм дээр сурвал илүү сайн тавиа байтай вэ гээд ерөнхийдөө их зүйл зааж байгаа. Хил хамгаалах байгууллагын авто жолооны сургалт нь 1939 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, алба багштыг сургаж, эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчлэгийг зааснаар A, B, C, D, E, M гэсэн 6 ангиллаар жолооч бэлтгэж, мэргэжүүлэх сургалтыг эрхлэн зохион байгуулдаг юм а. Өнгөрсөн онд 270 гаруй жолоочийг 4 ангиллаар тусгасан бөгөөд тэдний дунд хугацаа цэргийн алба багш буй цэргүүд багтсан байна. Амрын 2025 оны 1-р ээлжээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс Хэлийн цэргийн техник 164 дугаар ангид хугацаа зэргийн албанд татагдсан. Би алба багч авах хугацаанд одоо жолооны сургалтаас суралцаад оны өмнө 12 сард жолооныхоо сургуулийг төгссөн байгаа. Энэ нь болохоор энэ алба хаахын хажуугаар жолооны суралцаад үнэлэхтэй болно гэдэг нь одоо надад их давуу тал болгож байгаа. Тэнгүүд манай жолооны сургууль маань одоо 2 ээлжээр хугацаа зэрэг албагчаа татцаага 1-р ээлж нь 12 сар төгссөн. Одоо манай 2-р ээлж он жавд маань одоо суралцаад эхэлсэн байгаа. Манайх нь болохоор 3 машин дээр дадлага хийж байгаа. Онлайн дөрмийн хичээл явуулж байгаа. Симулятор төхөөрөмж гэдэг бас доромны дадлагын төхөөрөмж байгаа. Тэн дээр бас он жавд маань ингээд ээлж дараалалаараа суугаад дадлага давхар хийж байгаа. Одоо ингээд алба баж авах хугацаанд жолооны сургуулийн амжилттай төгсөөд үнэлгээ авцсан одоо надад их баяртай байгаамаа. Тэгээд 2-р ээлжийнхаа суралцж он жавдаа амжилт хүсье. Хүнд сурсан бүхэн эрдэм мэдлэг ур чадвар болж хэзээ нэгэн цагт амьдралд нь хэрэг болж үр шимээ өгдгөө гэдэг. Эрт зэргийн алба хаах энэ хугацаанд ч мөн адил. Төв хүний өөрийгөө нээх, чинийг сурч мэдэх, мэдлэгээ баттгаах боломж гэж харах нь зөөн хэрэг гэдгийг эхлэл болгож, олон сургалт клубүүдийг ажилуулж, үр дүнг нь үзэж буй Хэлийн цэргийн техник 164 дугаар ангийн удирдлага хамт олонд баяр хүргэе. Шинэ оны босгон дээр хил хамгаалах байгууллагад болсон онцлог үйл явдлууд болон Хэлийн цэргийн техник 164 дугаар анги дээр явагдаж байгаа сургалтуудын талаар бэлтгэсэн Сүлтооны дэргэдээс нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.